За түр хоёр маань харагдаж байна. За нэлээд мэдээ сэтгэл төгсөж байгаа бах. Аврагын төлөө өрсөлдөн анх удаа дэлхийн авто тэмцээнд оролцож байна. За урд нь бол Макао зохиогдсон Азийн танкимын 2 дугаар наадам, за Бангкок зохиогдсон Тулааны спортын наадам, Вьетнам зохиогдсон танкимын спортын 3 дугаар наадмуудад кикбоксинг төр өрсөлдөж ирсэн. За Австрийн Инсбрук зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм тамирчин. Анх удаа дэлхийн авто тэмцээнд одоо өрсөлдөгчтэй ээлж дараалан буулгасаар ингээд одоо шигшээ тулаанд шалгарч үлдлээ. За түүний өрсөлдөгч нь Словак улсын авраг, Словак улсын тамирчин Майра Популянский. За нуруулаг өндөр одоо энэ жиндээ хүчтэй гэсэн одоо хүнд өрсөлдөгчдийг ялж гарч ирсэн ийм тамирчин. За ингээд нэгдүгээр үе хэлж байна. За харин зэ наалтсан. За айл нь команд сонсохгүй гэж сануулга авч байна. За Оросын Албаны улсын шүүгч ирэнгийн шүүж гаргаж байна. За хоёрын зач хит цохилдсон даа хоёр за сүүлийн цохилж өгнө. За энэ шүүх сая сануулгааг бол уг нэмээ цогцсон бол уг сая бол гар бол гой хүчтэй болсон доо. За тэгээд энэ л одоо аврагын төлөө өрсөлдөхийн тулд энэ тамирчин сүүлийн 10 жилийг зориулсан байдаг. За багасаа л одоо тулааны спортоор Джесси юм тамирчин юм шүү дээ. За Словакийн тамирчин шахаад за гарын цохилтооч хүчтэй болж энэ Словакийн тамирчин зуураад их юм. За шүүгч мундаг шүүгч байна. Бүх юм маш сайн харж байна. Словакийн тамирчин за урд гараа хайж байгаа юусан. Тэгээ зуураад яг мэдээд байна л да. Энэ яг шахаж байгаа ингээ цохно гэдэг мэдээд байна. За ихсэн. Одоо 3 удаа одоо зуурсан учраас 3 сануулаад сая сануулна гэж 1 оноо авчихсан гэсэн. За Монголын тамирчинд оргууллаа. Хитрхи яагаад байна? Сонсохгүй байна. Кама сонсохгүй. Нэг яарад байна л да. Бас яарад одоо дэлхийн аврагын одоо шигшээд гарч ирчээд одоо энэнийг л хожиж ил санаа амрах гэдэг. Тэ 8 хил хасч орсон юм шүү дээ. Жиндээ орох гэж. Нэлээч одоо эцэд цуцаж ядарсан баг. Тэгээ одоо за төлөвлөлээ гэж сануулсан байна. Заасаа өсөр зөксөндөө арай онсон. Тэгээ нэгдүгээр суучид хэлсэлд аягүй юугэн байна. Ер нь яг ингээд цохилт юушгил хийхээр оногддгоо тэгээд сарвганаад ингээ 10 ганаад ингээ 2 гараа тавьчаад хаагаад байд юм ийм. Сурцсан байгаа л да. Хүнд за сая гоёдоо зүүн гар ажиг цогт хүчтэй болсон. Хүн цогтолтонд оруулсан. Одоо хүнд байдалд оруулсан. Нокаут гэж яар нокаут оруулж тоолуулж. За энэ бол ингээд 18 хайцаатай болоо явчин. Энэ үе хожлоо гэсэн үг. За энэ бол одоо маш чухал одоо оног сая одоо бэрдэж авлаа да. За Улаан болонд Монголын тамирчин амарч байна. За энэ нэгдүгээр үе бас за тийм хурдтай за энэ дэргүүжж байгаа зүүн гар яг хажуус авцсан яг онцтой дүн яг таарсан. Ахаа жоохон салаад шүүгч өрөө зогсоогоог бол бүр дуусгаж болох ус. За энэ бүр сөхрөөд унхан дээ бүр маш хүн цохилтонд авчээ. Тэгээ шүүгч сайн байна. Шүүгч өрөөсөө харааг бол нэмтсэн бол бүр босч ирэхээргүй л ийм л гоё цохилт болсон байна. За энэ залуу тамирчин бол оддоо хямартай одоо тулалдаж жаа үзэгчд маань харж байна. За энэ нэгдүгээр болсон. За өшгөлдөөсөр за гараад 1 онсоо. 2 хоёулаач онсон. За дөрөвдөх нь хүчтэй болсон дааг нь. Дүн дөрөвдөх нь ч онсон. 4 ч оноо авчих та. Тэгээ энэ дээр тоолох байсан юм даа. За Словакийн тамирчин Майра Популянский арга туршлага ихтэй ийм тамирчин байна. Маш их туршлагатай. Тэгээ урд нь бол манайхан бол ийм тамирчтай таар тоглож байгаагүй ийм тамирчин байна. За одоо бол дараа тулдахад бол одоо Словакд мэддэг боллоо шүү дээ. Монголчууд ямар бай гэдгийг. За зуураад байна. За одоо бүх юм дайчлаад тулдах хэрэгтэй. Жакса санаалсан шахаа.
зайндаа орж байгаа зохистой. Үүд энэ хийвгээр аль аль нь камаа сонсдог байна. Аль аль нь мэдээж одоо хариуцлагын тулаан хийж байгаа. Явах хэрэгтэй багшаа. Ихсэн. Яасаа хийцэн. Зуураад байна. Слоган тамирчин болоод маш их цуцж байгаа нь мэдэгдэж байна. Өөрөөс өшгөл цохиулахгүй ингээ барьж ав тэрчээд байна. Ахаад оргуулд торуулахад тэрээд. За одоо зөв штэ одоо ингэж одоо зуураад байгаа нь чинь. Маш их заа хөл дээр ч байд тахтаад байна да. Өөрөө зуураад байна. Ихсэн. За шахаад зуураад байна. Онооны хувьд бол манай Монголын тамирч илүү байгаа. Өшөө баттдах хэрэгтэй ихсэн. Ихсэн баруун гарын цэцгэлдэг сайн болсон. Зуураад байна одоо ахад торгохоор зур энэ стопсны дараа цогч юмсэн. Ихсэн. Шоргша. Ихсэн баруун гарын хажуугийн цэгт урдгаар төвөр давуулаад. Мөштөө болсон. За цаг дуусч байгаа. Шоргшаа хэрэгтэй санаачлаад. За хийсэн. Ирсэн тийм туршлагатай гарчаад байна. За баруун гар зүүн гараа хажууж гоё болсон да. За тулааны 2 дугаар үе. Дуусч одоо ганцхан үйлдсэн. За одоо онооны хувьд бол Монголын тамирч илүү байгаа. Тэг бүхэл юм одоо хичээж төлөх хэвээр цагтаа энэ их зуурж энэ да слоган тамирч юм болов. За энэ удааш хараг. За энэ урдгаар дээр их гоё болсон. Өшөө дараа згсэн болов. За энэ дээр олон цогцолтууд. За энэ дараа гэж байгаа. 1 2 өндөр болохоор зайндаа мэдээд байна л да. Зайнд нь орохгүй туршлагатай. Нэгхэн алхачаад гараад байна. Бүр сурцсан юм байна. Саваануудыг яаж гаргахаас мэддэг болсон. За энэ дээр бол өстой гоё болсон сүүлийн цохилт. Баруун гар онсон. Зүүн гар хажуу татсан. Яг ирүүн таарсан. Ер нь урагшаанууд унахаар л байж таа. За сүүлийн үе. За ингээ одоо 2006 оноос хойш тасарсан юм аа. Одоо Монголын кикбоксийн аврагын алтан медаль. За ингээ одоо 5 жилийн дараа Монгол улсад ирэх үү ирэхгүй юу гэдгийг л одоо энэ нэг үе шийднэ. За инх хоёрын төр хоёрын ах нь бол инх хоёр олон улсын жин мастер 2006 онд Америкийн нэгдсэн улсад болсон дэлгүүрт төрүүлж исэн. За энээс хойш одоо монголчууд бол алтан медаль авч амжаагүй байна. Ингээ ахыхаа одоо үйл хэргийг одоо залгамжуулах үед нэг үеийн дараа шийдэгдэнэ. За Монголын тамирч маань санаачлагтай. Гэхдээ тулааныг одоо санаачилж гартаа авч ингэ тулдж байна. Шахаад урагшаа авч ингэж дайчин энэ тоглолтыг үзүүлэх ёстой. Шүүлтийн бас зарчим байгаа. Сүүлийн үе хин одоо идэвхтэй чармааж ажиллан тэрэнд нь бас үнэлгээ өгч идэв. Ийм байгаа. За тэгээд Марио ч гэсэн тэр бас мэдж байгаа. Тэгээд гаргаад жоо хамгаалах талдаа орчоод байна. За ингэ дуудаж байгаа. Өөрийн дуудаж байгаад ороод ирвэл ажиллаулаа. За харин төр хоёрч мэдээж цуцж байгаа. Тэр байдлаа бол гаргаж болохгүй. Урагшаа авах ёстой. Доод урагшаа тоглооны гаргаал урагшаа бол тоглооны гаргаал урагшаа бол нейтралтай явах ёстой. Мэдээж энэ бол одоо амархан даваа биш. Маш хэцүү. За. Дэш өшгөлгсөн сануулга авлаа. За урагшаа явах хэрэгтэй. Онооны хувьд бол Монголын тамирч илүү байна. Тэрийг баттгах хэрэгтэй. Одоо юу ч тохиолдож болно сүүлийн эднэсгүй. Өшөө явах хэрэгтэй. Түүхснэр бол харж байгаа хин юу байна, төвчээртэй байна. Хин урагшаа явж ин хин дайчин байна. Тэрийг харж чүгэндэг байгаа. За энэ арагшаа харсан үед дайх ёсгүй. За одоо цаг дуслаа урагшаа явах хэрэгтэй. Хин итгэвтэй тэрэнд нь одоо аврагын алтан медаль ойрхон байна. За ингээд цаг дууссан. Самбар руу харж байгаа л да. Онооны самбар дээр бол Монголын тамирч илүү байгаа. За ингээд ямар ч байсан хүнд хүчээр нэг даваа дууслаа.